Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас мэдээлэл хийх гэж байна. За ил гудамжинд ил задгай худалдаа эрхлэгчдийн талаар дарга хэмжээ авагдсан байгаа өнгөрсөн 7 хоногт. За энэ талаар ил задгай худалдаа эрхлэгчдээс олон тооны гомдол гарсан байгаа. Зарим нь эсэргүүцлийн суулт хүртэл зарласан. Энэ талаар би бас тодорхой тайлбар өгье гэж бодож байна. Дүүргийн засаг дарга бол өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа бүх хууль дүрм журмыг сурталчлах, за хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ийм үүрэгтэй. За энэ үүргийнхаа дагуу 2017 оны 7 дугаар сарын 1-ээс зөрчлийн тухай хууль хэрэгжсэн байгаа. За энд бол зөвшөөрлгүй газар ил задгай худалдаа хийхийг хориглосон байгаа. За мөн 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотын ерөнхий менежерээс ажлын хэсэг гарч гудамжинд байгаа замбраагүй ил задгай худалдааг цэгцлэх талаар тушаал гарсан. За энэ зүйлүүд бол юунаас үүдэж гарсан бэ гэхээр иргэдээс маш их гомдол ирж байгаа. Өнөөдрийн Улаанбаатар хотын гудамж чинь зах шиг болсон байна. Энэ ил задгай худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн ойр орчимд маш замбраагүй байдал үүсэж байна. Хог их байна. За янз бүрийн халдварт өвчин үүсэх магадлал өндөр байна. За аливаа гэмт хэрэг гарч байна. Тэнд архитан согтуурж байгаа хүмүүс бөөгнөрж ийн гэсэн иргэдээс маш их гомдол гардаг. Тийм учраас энэ дагуу бид энэ үйл ажиллагааг бол явуулж байгаа. За Баянгол дүүргийн иргэдээс бид бол судалгаа авсан байгаа. За ер нь энэ нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд энэ зөвшөөрлгүй ил задгай худалдаа эрхэлж байгаа ажлыг та юу гэж дүгнэж байна вэ гэсэн 90% нь энэ бол буруу гэсэн ийм хариулт өгсөн. За мөн ийм үйлчлэгээ явуулах хэрэгтэй юу гэж асуухад 95% нь энэ бол буруу. За мөн энэ үйл ажиллагааг зогсоосон явдлыг та юу гэж үзэж байна гэхэд 95% нь энэ бол зөв юм аа. Худалдаа үйлчлэгээ эрхэлж байгаа газруудын тоо хэмжээ хангалттай байгаа учраас энэ зөвшөөрлгүй гудамж зам талбайд байгаа хүмүүсийг цэгцлэх нь зүйтэй гэсэн ийм судалгаанууд гарсан байгаа. Бид бол энэ иргэдийнхаа судалгаа мөн иргэдийнхаа эрүүл амгалан тайван амьдрах энэ орчныг нэгдүгээр бүрдүүлэх үүрэгтэй байгаа. Тэрнээс биш зүгээр хүний хийж байгаа бизнесийг зориудаар хавчих хаах ийм зорилго бол бидэнд байхгүй. За нөгөөтэйгүр бид бол бас энэ 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр ногоочтоос хүсэлт гараад захыг бол нээсэн төр захыг гэтэл иргэдээс нь маш гомдол гарсан учраас бид нар энэ захыг өөр тийшээ нүүлгэн шилжүүлэх ийм ажлуудыг хийж байна. За энэ иргэдтэй бол бид нар дүүрэг дээр бол удаа уулзалт хийсэн байгаа. Олон цагаар хоорондоо ярилцаж, саналын сонсож, хуулийн ямар гаргалгаа байх вэ гэдэг дээр ярилцсан. За нэгдүгээрт энэ ил задгай эрхэлж байгаа хүмүүс бол ерөнхийдөө нэг 2 төрлийн хүмүүс байгаа. Нэг хэсэг хүмүүс нь бол бас үнэхээр аж амьдралаа авч явах, бас энэ жижиг бичил бизнесийг эрхлэх өр ширтээ гэдэг юм уу. Ийм нэг хэсэг иргэд байхад нэг хэсэг нь үүгээр далимдуулж хувийн ашиг сонирхол ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг, дундаас нь ашиг олдог маш олон хүмүүс байгаа. Байгалийн цогцлбор дээр бол нэг иргэн зөвхөн нэг асраас л 500-аас 800 мянган төгрөг сарын түрээс авж байгаа нь тогтоогдсон. Ингээд бид бол энэ дээр залилангийн хэрэг үүсгэсэн байгаа. За ер нь бид энэ хүмүүсээс бол ажлын байрны байрыг санал болгож байна. За мөн тухайн хорооллын төв гудамжинд байдаг худалдаа үйлчлэгээний газруудад метр квадрат нь 20-с 50 мянган хооронд ийм хөнгөлөлттэй үнээр лангуу түрээслэх саналуудыг удаа тавьсан боловч зарим иргэд нь хүлээж авч байгаа, зарим иргэд нь хүлээж авахгүй байгаа. Эдгээр хүмүүсийн тавьж байгаа санал нь бол өнөөдрийн түвшинд биелүүлэх ямар нэгэн боломж байхгүй. Яагаад тэгэхээр нэгдүгээр хуулийн заалтыг зөрчин, нөгөөтэйгөр нийслэлийн худалдаа үйлчлэгээ эрх журамд өөрчлөлт оруулахгүйгээр бид нар өнөөдөр энэ хүмүүст худалдаа их зөвшөөрөл олгох ийм боломжгүй байгаамаа. Тийм учраас бид өнөөдөр энийг хурлыг албан ёсоор бас хийж иргэдтэй зөв ойлголт өгөх талаас нь мэдээлэл хийж байна. Иргэдээс ирж байгаа удаа дараагийн гомдол, санал хүсэлт бас үүнээс бас ер нь цаг үеийн хувьд бас ерөнхийдөө ил задгай худалдаагаас цэгцлэх, нэг талаар энэ чинь бас хотын соёл, иргэд бас амарч зугаалах, чөлөөтэй алхах зам талбай шаардлагатай хэрэгтэй нь цаг үеийн байдлаас болоод ер нь уран гарч ирж байгаа. Тэгэхээр энэндээ бид нэр бас уялдуулаад бас цэгцэнд оруулах
бүгдийг зохион байгуулалтанд оруулах арга хэмжээг л эхнээс нь шатаратаа аваад явж байна л да. Тэгээ гол нь одоо энэ ил задгаа худалдаа хийж байгаа хүмүүсийн маань хүсэл буюу одоо энэ 3-4 дөр хороолол за хар хорин орчмын одоо иргэд одоо яг тухайн байршилтад бид нар зогсомоор байна. Энэ байршил дээр бидэнд одоо зориулсан одоо асар нэгдсэн журам зохион байгуулалтаар том асар барья, бид нар ийш орё гэж хүсэл тавьдаг болж энэ яг одоо мөрдөгдөж байгаа журам хуулиндаа бол харьцуулаад байгаа учраас дүүргийн зүгээс одоо зөвшөөрлөх яварч боломжгүй байна л да.